Сайн мэцхан хүүхдүүдээ цайхан сургуулийн багаангийн багш баярсан байна. Өнөөдөр багш нь 2 дугаар ангийн монгол хэлний хичээл орно. Суралцсан удирдамж 2-1-ийн жи. Өгсөн зургаас баатруудын хоорондоо юу ярилцсныг ургуулan төсөөлөх. За багш нь та нараа онцгой таалгая. Анхааралтай сонсоорой хүүхдүүдээ. Монгол газрын молдогчин, модон дээгүүр дүүлэгчин гэж ямар амьтан бэ хүүхдүүдээ? Молдогчин гэхээр туулаа юм болов уу? За туулаа шиг жижигхэн амьтан юм болов уу? Модон дээгүүр дүүлдэг юу ээж болох вэ хүүхдүүдээ? Төсөөлөн бодоод үзээрэй. Дараагийн онцгойг анхааралтай сонсоорой. Сувдаг саарал. Тэр юу вэ хүүхдүүдээ? Сувдаг гэдэг үг нь ямар утгатай үг юм болов? За мөн саарал өнгөтөө ямар амьтан байж болох вэ? За хүүхдүүдээ нүдэн анаад баатрийг төсөөлөн бодоорой. За чи ямар амьтан гэж төсөөлж байна? Түүнийгээ нүдэн анаад бодоорой. За одоо зохиолын баатрийг хэрхэн төсөөснөө дэвтэр дээрээ бичээрэй. За баатрийг төсөөлөхдөө ямар чихтэй? Ямар зан төрхтөө? Ямар нүдтэй? Бас ямар зүстэй гэх мэтээр төсөөлсөн байх. За тэгвэл төсөөлснөө дэвтэр дээрээ бичээрэй хүүхдүүдээ. За Монгол газрын молдогчин, модон дээгүүр дүүлэгчин гэж хэрэн байсан бэ штэ. Та нарыг төсөөлсөндөө таарч байна уу? Тэгвэл сувдаг саарал гэж ямар амьтныг хэлсэн болов? Сайн байна. Чон байна. Өнөөдрийн бидний үзэх өгүүллэгийн гол хоёр баатар маань хэрэм, чон хоёрын тухай. Хэрэм модноос модонд үсэрч дүүлж яваад нойрмог чон дээр унжээ. Чон огл харайн барьж аваад идэхээр завдтал хэрэм намайг тавиач гэж гуйв чон. За би чамайг тавьж явуулъя. Харин чи хэрэмнүүд та нар яахаараа дандаа ингэж хөгжилтэй байдгийг л хэлчих. Би үргэлж уйтгарлаж байдаг юм. Та нарыг харахад эрхэлж, наадаж, үсэрч дүүлж байх юм гэв. Хэрэм юуны түрүүнд намайг мод руу тавьчих. Тэнд очиод би учрыг хэлье. Иргэд чинь байхаар айгаад байна гэв. Чон түүнийг тавихад хэрэм модонд үсрэн гарч тэндээсээ чи санаа муутай өөр хилэн чинь буцалж явдгаас уйтгартай байгаа юм. Бид сайхан сэтгэлтэй хинт ч гим хийдэггүй болохоор хөгжил баясгалантай явдаг юм гэж өгүүлжээ. Багшийнхаа ярьж өгсөн өгүүлбэрийг ойлгосон бол дэвтэртээ хэрэмний хэлсэн үгийг гүйцээж бичээрэй. За хамгийн сүүлд хэрэм модон дээр гараад чонд юу гэж өгүүлсэн бэ? За санаж байгаа бол дэвтэр дээрээ бичээрэй хүүхдүүдээ. За хэрэм маань бид сайхан сэтгэлтэй хинт ч
гим хийдэггүй болохоор хөгжил баясгалантай явдаг гэж өгүүлжээ. Та нарын бичсэнтэй таарч байна уу? Хэрэмд хуурцсан чинь яасан бол хүүхдүүдээ? Үлгэрийн төгсгөлийг үргэлжлүүлэн төсөөлөн бичээрэй. Өнөөдрийн хичээлийн гэрийн даалгавар маань Winston зохиолын Баатрыг зургаар илэрхийлж зураарай. Мөн түүнийхээ талаар мэддэг зүйлээ бичээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүдээ. Дараагийн хичээлдээ уулзтлаа. Баяртай.